сүүлийн үед улс даяараа л бас ингээл талцал хуваагдал явагдал үнэхээр одоо Казак иргэд Монгол одоо иргэдийн газар нутгийг одоо бас хүчээр төрж орж ирж байна. Аль сайхан газар нутагт нь бас бурш бунхнаа тавьж байна гэл энэ асуудлууд хөндөгдөж байгаа. Ховд аймгийн Эрдэнэ бүрэн сумд яг энэ асуудлууд байгаа юу? Үнэхээр танаа одоо нутгийн хамгийн сайхан газарт одоо казакууд бурш бунхнаа бариад байгаа юм асуудал байгаа юм уу? Ер нь бол ийм байгаа юм. За одоо манай өвөө эмээ эдрээ амьдарч байсан төрсөн нутаг тийм ээ. Яг гой цуслангийн бүс айлууд гардаг яг одоо яг бэлчээртэй тийм газрууд нь бол одоо байхгүй. Бүгд бол одоо Баян Улгийн нутагт орсон. За одоо Эрдэнэгийн малчид маань яаж ийм нэхэр өвлжийнхөө бүст гарч цусаад одоо яг өвлжин дээр цусчаад буцаад одоо дахиад одоо тэн дээр өвлждөг тийм процесстэй. Бэлчээр бол ер нь бол байхгүй болсон шүү дээ. За энэ тал дээр болохоор зэрэг тэр хэдэн онд хэлээ дээ 59 онд илүү 61 онд манай нөгөө аймаг хооронд хилийн зааг тогтоохдоо манай яг Эрдэнэ сумын цуслангийн бүсийг аваачаад Баян Улгийн толов сум, Дэлүү сумд өгсөн. Алтан цогцод. Одоо тиймээс яг одоо тэр өвгдээцийнхаа одоо манай зүгээр өвөө эмээнэрийн амьдарчсан газар бол бид нар юу байхгүй шүү дээ. Цуслан байхгүй. 59 оны тогтоолоо. Тий. Яг одоо нэг газрын зураг дээр ялч байхгүй нөгөөтгөө Баян Улгийн нутагт хуваарлцсан байдаг. Тэгэхээр бид нар тийшээ гарч цусах боломжгүй болоод байгаа байхгүй. Сая ч гэсэн бас яхаа жоохон маргаа үүсчлээсэн. Одоо энэ 20 цэрийн дэглэм мөн одоо энэ малын гоц салдварт өвчин гарсантай холбогдуулаад одоо хашаатай ам дээр манай Эрдэнэ сумын пост гаргасан байгаа. Хашаатай ам нь болохоор зэрэг яг одоо маань сумын нутгаас нэг 5-600 метрийн цаана бид нар яг одоо үндсэндээ дөрвөн талаас харагдахуйц байдалтай газар ингээ пост гаргацсан байгаа байхгүй. Гэтэл одоо бас нөгөө сум орон нутгаас бас ирж ийн пост нутагтаа пост гаргах тийм ээ. Өөрөөхөө сумдаа очиж пост гаргах, манай сумын нутаг дээр та нар пост гаргаж ийн гэдэг асуудал гарсан. За энийг бол одоо тэгээд сумынхын өдөрлөгөөнтэй уулзраа олцоод тэгээд ямар ч одоогийн байдлаар тэгээд хашаатынхаа пост бол ажиллаулаад байж байна. Засаг захиргааны нутаг дэвсгэрийн институтын удирдлагын тухай хуулиар яг олгогдсон газар нутгийн хэм хэмжээнийг чинь зөрчиж одоо бас яг энэ бурш бунхнаа тавьж байгаа асуудлууд өнөөдрийн байдлаар байна уу? Эсвэл бол нөгөө 59 онд бол газар нутгийг зааглаж хэдийн цэс тогтоосон тэр журмаараа л одоо Баян Улгийнхаа нутаг дэвсгэрт одоо иргэдэгээ одоо оршуулахын зан үйлээ казакууд маань хийгээ яваад байна уу? Яг одоо манай тэр газрын зураг дээр байгаа манай хил дотор бол тавьсан бол байхгүй байна. Зүгээр манайхны амьдарчсан цуслан дээр бол одоо ингэ шахаа ороод ирсэн. Тийм бус мохны асуудал бол зөндөө байгаа шүү дээ. Энийг яаж зохицуулаасаа гэж та сумын даргын хувьд бодож байна? Ер нь бол одоо энэ яг энэ нэг аймгийн газар нутгаас нөгөө аймгийн газар нутгт гэдэг асуудал ч юм бол дээр улсын хурал дээр шийдэгдэх асуудал. Бас нэг юм байгаа юм л та. Одоо ингээд улс төрчид бол одоо манай хууль одоо энэ гишүүд ингээд сум орон нутагт очдог. Тэнгүүтээ нөгөө мэдээж манай иргэд чи одоо энэ газрын ингмээр байна. Бид нар одоо өвгдээцсэн нутгаа ингээд алдсан гэдэг асуудал үүсгээр дээш материал явуулчих бид нар дээр шийдээд үгээгээд нэг гал унтраас нэг өөрсдийнхөө нэг буруу биш юм шиг болгосон. Тэглэг өнөөдөр ингээд сум орон нутгийн удирдлага энэ газрын асуудлыг ингээд шийдэх боломжгүй байхгүй юу? Зүгээр популяр хийчээ явчихдаг тийм үү? Тэгэхээр зэрэг энийг одоо тэр дээрээ шийдэн шүү дээ. Энэ чинь сум орон нутгийн аймаг шийдэх ямар ч боломжгүй юм байхгүй юу? Тэгэхээр нөгөө иргэдээ очиг сайн хүн болж худлаа гэлжээ явждаг. Иргэд нөгөөтг нь ямар ч боломжгүй тийм процесс байгаад байгаа байхгүй. Тэгэхээр иргэд одоо энэ сум орон нутгийн удирдлагыг ажиллаа хийхгүй байна. Одоо энэ сумын засгаар тэр өөр аймгийн газараас тасалж аваад сумдаа авах зүр түүхэнд байхгүй байхгүй тийм процесс боломжч байхгүй. Тэгэхээр тэр яг бодит үнэгээ гişүүд нь яг одоо ирээд иргэдээ уулз хийж байгаа бол тэн дээр яг үннийг хэлэх хэрэгтэй байхгүй. За би бол одоо дээшээ ямар ч хилцүүлээд үзье те баг боломжгүй гэдгээ хэлэхгүй иргэддээ болохоор зэрэг болно би ингээд таслаад энэ Баян Улгийн нутгаас нь таслаад Эрдэнэ өгч нь ховддоо гэд тэр тэгээд зүгээр үннийг хэлээл яваа шүү. Тийм хоёроор популяр хийгээл дунд нэг хүмүүсийг хагаралдуулаад тэгээд нөгөө сум орнуудынх нь удирдлагын төвшөнд чинь шийдэж чадах асуудал биш шүү дээ. Тэгэхээр бол яг одоо бол зүгээр бидний иргэдэд тухайн сумтайгаа зөвшөлдсөөд бид нэг малчтаа гаргая. Өнгөрсөн жил бол тиймэрхүү процесстэй байсан. Бид нар малчтаа танаа цусланд гаргая. Харин намар тарил юу хадлангийн үеэр тодорхой хэмжээний энэ малч чинь манай сумын одоо хадлангийн бүс нутгаас одоо ингээд нэг хідэн машин ч импортер одоо өвс авах бол тийм зөвшөлтслөөр л яваад байгаа байхгүй юу? Хоорондоо тэгж уулзраа болоод явчих. Өнөөдөр хүртэл. Тийм өнөөдөр хүртэл тиймэрхүү байна.